Нийслэлд үүссэн шатхууны дараалал төр зуурын гагцхүү нөөцлөх савтай болох шаардлагатай гэж аж үйлдвэр эрдэс баялагын сайд Дамдин Ням мэдгдлээ. Ерөнхий сайдыг огцруулах улсын хурлын тогтоолд ерөнхийлөгч хүрс өгөх бүхэлд нь хориг тавилаа. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бие даалтын 7 хоног эхэллээ. Бөөрөлжүүд цахилгаан станцын 2 дугаар блок төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ. Өнөөдөр монголчууд анхудаа бүх нийтээр саналаа өгч бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнолыг баталгаажуулсан өдөр юм. Аугаа ялалтын дурсамж комикс номын хуудаснаа амиллаа. Нийслэлд үүссэн шатхууны дараалал төр зурих гэдгийг аж үйлдвэр эрдэс баялагын сайд Дамдин Ням хэлж байна. Гайл хяналтын байгууллага болоод шатхууны агуулга амралтгүй ажиллаж байгаа. Харин амралтын өдрүүдэд ихэнх компани инженер техник ажилтнууд амарснаас асуудал үүсжээ. Одоо станцуудыг эхнээс нь цэнэглэж байгаа гэлээ. Мөн яг одоо толгой дөртөөнд 65 вагон АИ-92 авто бензин бууж байгаа бөгөөд Орос улбаны улсаас ачилт хийсээр байна гэлээ. Ерөнхий сайдыг огцруулах улсын хурлын тогтоолд ерөнхийлөгч хүрс өгөх бүхэлд нь хориг тавилаа. Огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхдээ нэгдүгээрт улсын хурлын гишүүдийн албан ёсоор тавьсан саналаар бус төрийн байгуулалтын байнгын хорооны ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй гэсэн саналаар санал хурааж хэлэлцэн шийдвэрлэсэн. Хоёрдугаарт улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдах хүчин төгөлдөр эрс бүрдээгүй байхад хуралдааныг сунгаж хуралдан шийдвэр гаргасан нь чуулганы дэгийн тухай хуулийг илт зөрчсөн байна гэж үзжээ. Хоргийг ажлын 3 хоногт хэлэлцэж шийдвэрлэх юм байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бие даалтын 7 хоног эхэллээ. Сурагчдын бие даан суралцахад чиглэсэн 7 хоногийг энэ хичээлийн жилд 2 удаа зохион байгуулна. Үүгээр сурагчид хувь хүний хөгжил, эрүүл мэнд, бүтээл сэтгэлгээ, зөөлөн ур чадвараа хөгжүүлэх, нийгэм сэтгэл хөдлөлийн ур чадварт суралцах, ажил мэргэжлийн чиг баримжаатай болох учиртай. Үүнийг сургууль бүр өөрсдийн зорилго зорилттой нийцүүлэн зохион байгуулах юм а. Бөөрөлжүүд цахилгаан станцын 2 дугаар блок төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ. Станцын 1-2 дугаар блок тус бүрдээ 150 мегаватт хүчин чадалтай. Эхний блок өнгөрсөн 12 дугаар сард ашиглалтанд орсон бол энэ сарын 18-нд 2 дахь нь ашиглалтанд орж нийтдээ 300 мегаватт цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэж эхэлжээ. Ингэснээр 963 мянган айл өрх цахилгаан эрчим хүчний тасалдалгүй болж байна. Өнөөдөр монголчууд анхудаа бүх нийтээрээ саналаа өгч бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнолыг баталгаажуулсан өдөр. Тодорхойлбол 1945 оны 10 дугаар сарын 20-ны энэ өдөр нийт иргэдийн 97.8% буюу 18-аас дээш насны 483,291 иргэн саналаа өгч Чан Кайшигийн засгийн газраар бүгд найрамдах Монгол ард улсыг хүлээн зөвшөөрүүлж чадсан юм. Санал асуулгын үр дүнд дундад иргэн улсын гадаад яамнаас бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч баталсан тухай нот бичиг ирүүлсэн байдаг. Оросын цэргийн нэр чинжээч Ребор нэртэй алдарт Telegram сувгийг үүсгэн байгуулагч Михаил Звинчуков халахын гол дөрвөлдсөн гал нэртэй зурагт романыхаа дээжийг Бурайдын засгийн газарт хүлээлт өгчээ. Энэхүү комиксыг зөвлөлт Монголын цэргүүд Японы милитаристуудыг буцагсны түүхт ялалтын ойд зориулан бүтээжээ. Эхний хэвлэлийг Монголын номын сангуудад болон ерөнхий боловсролын сургуулиудад хүргүүлээд байгаа бол энэ удаад Бурайдын номын сангийн сан хөмрөгийг баяжуулжээ. Учир нь тус номыг Бурайдын засгийн газрын дэмжлэгээр хийж бүтээжээ. Ice Club-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.